Удирдлага, удирдагч гэж хэлэхээр таны бодолд ямар зураглал орж ирдэг вэ? Таны ажлын дарга, одоогийн дарга юм уу, өмнөх дарга юм уу? Хэн ямар шуухан хүн, эсвэл ямар шуухан дүр зураг, ямар шуухан бүтэц, тогтолцоо таны толгоонд орж ирдэг вэ? Олон хүнийг араасаа дагуулсан, хүндлэгдсэн, олонний өмнө гарч ярьсан, эсвэл хөрөнгө мөнгөтэй, үнэтэй хувцас сунар өмссөн хүн таны толгоонд эсвэл орж ирж гэнэ үү? Эсвэл өөр зураглал орж ирж гэнэ үү? Удирдагч гэхээр Есүс удирдлага, удирдагчийн тухай юу гэж заасан байдаг вэ? Мэдээж Библиэд тухайлбал хуучин гэрээнд удирдлагын тухай заасан зүйлс байгаа. Ялангуяа Израилийн нийгэм зориулсан ахлагчид, хаад, иш үзүүлэгчид, тахилчдын тухай удирдлагын тухай бид нар хуучин гэрээс үзэж болно. За тэгвэл цаашлуулаад шинэ гэрээний үед ялангуяа Христийн чуулган байгуулагдсанаас хойш үед удирдагчийн тухай маш тодорхой заавруудыг ялангуяа Паулийн загтлаас бид нар харж судалж болдог. За тэгвэл өнөөдөр миний сонирхож байгаа сэдв юу гэвэл Есүс удирдлага, удирдагчийн тухай юу гэж заасан бэ гэдэг асуулт. Яг Христийн чуулган зориулсан загтлуудад гарч байгаа тэр зүйлийг бид нар дараагийн цуврал болгож үзэх болно. Есүсийн заасан сургаалуудаас удирдлага гэдэг сэдв энэ тэндгүү гардаг зүйл бол хараахан биш. Гэхдээ Христ итгэлд суурьтай удирдлага, удирдагчийн тухай ойлголтыг маш суур ойлголтыг Есүс өөрөө зааж өгсөн байдаг. За нэг сонирхолтой зүйл юу вэ гэвэл Есүс удирдагчийн тухай үгээрээ заахаасаа илүүгээр амьдралынхаа үлгэр жишээгээр дандаа харуулсан байдаг. Нэг өсөндөө бид нар Есүсийн заасан үг өгүүлбэрээс илүүгээр Есүсийн Бурхан эцэгтэйгээ харьцаж исэн харилцаа, сүнслэг амьдрал, залбирал, дагалдагчдаа сургаж исэн арга хэлбэр, өөрийнх нь амьдралын хэв загвар, дагалдагчтайгаа хамт амьдарч адилхан зүйлийг идэж ууж, тэднэртэй унтаж, тэднэртэй үнэхээр аялж, тэднэртэй яг л адилхан зүйлийг хийж явж исэн тэр бүх үйлчлэл нь дээрээс нь бусдад үйлчилж исэн зориулалт, сургаалаа хэрхэн зааж исэн байдал, хүмүүс үйлчлэхийн тулд тэдний газар орноор очиж, ядууд орой, өвчтөй, нийгмээс гадуурхагдсан хүмүүстэй ярилцаж, харьцаж, эдгэж, сэргээж, урам зориг өгч исэн байдал, Есүсийн ярианых нь өнгө, хандлага, хүмүүст үзүүлсэн нэгүсэл, цагаа юун зарцуулж байсан, эцэстээ юуны төлөө амиа өгсөн бэ гэдгээс нь Есүсийн харуулсан удирдагчийн үлгэр жишээг бид нар амьдралаас нь харж байна. Есүсийг маш олон хүн дагаж хүрээлж исэн. Гэхдээ энэ нь ямар нэгэн том даргын харуул хамгаалалт, улаан хэвс, хүндэтгэлийн жагсаал, нэртэй жүжигчин алдартай дуучныг харах гэсэн сүр дуйлаан шиг биш. Харин Есүс олон хүмүүсийг идгээж, чөтгөртөөг нь чөлөөлж, гин нүгэлтнүүдийг уучилж байсан учраас хүмүүс Есүс рүү шавж исэн. Тухайн үеийнхний мэддэг байсан хуулийн багш нараас нь тис өөр хандлага байдалтай, тис өөр үг яриатай, тис өөр эрх мэдлээр ажиллаж исэн учраас хүмүүсийн анхаарлыг татдаг байсан. Хэрвээ Есүс өнөөдөр бидний дунд байвал хаан цагаа өнгөрүүлж явах бол энэ нийгмийн ямар хүмүүстэй хаан байж явах бол Есүс амьдралынхаа үлгэр загвараар бэлтгэсэн шавь нар нь дэлхийд хамгийн нөлөөтэй одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа хөдөлгөөнийг үүсгэсэн. Тэр хөдөлгөөн 2000 гаруй жилийн хугацаанд зогссонгүй улам илүүх ирчээ авсаар байна. Есүсийн амьдралыг харж бэлтгэгдсэн шавь нар Юдасаас бусд нь
Есүсийн амьдралынхаа үлгэр загвараараа бэлтгэсэн энэ шавнар өнөөдөр дэлхий дээр хамгийн нөлөөтэй одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа энэ хөдөлгөөний үүсгэсэн. Есүсийн шавнараас нэгээс бусд нь тухайлбал Юдасаас бусд нь үлдсэн амьдралаа Бурханд бусдад зориулж бүр амиа өгөх хэмжээнд зориулсан байдаг. За тэгвэл бүгдээрээ Есүс өөрөө удирдагчийн тухай, удирдлагын тухай юу гэж заасан байдгийг цөмөр харъя. Бүгдээрээ Библийг гаргаад Матай 20:28-ыг харъя. Матай 20:28. Тэгэхэд завдаан хоёр хүүгийн их хүүгүүдтэйгээ Есүс дээр ирж хүндэтгэн мөргөөд түүнээс нэгэн зүйлийг гуйв. Есүс түүнээс та юу хийсэн вэ гэхэд тэр та хаан тулсдаа энэ хоёр хүүг минь нэгийг нь баруун талдаа нөгөөг нь зүүн талдаа суулгана гэж хэлээч гэв. Тэгтэл Есүс та нар юу гэж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух гэж буй аягнаас та нар ууж чадах уу гэсэнд тэд бид чадна гэлээ. Есүс тэдэнд та нар аягнаас минь уунаа. Харин баруун зүүн талдаа суулгах нь миний тогтоох зүйл биш. Тэр бол эцгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм аа гэв. Бусад 10 шавны үнийг сонсоод 10 ах トゥ хоёрт игдүүцэв. Тэгтэл Есүс тэднийг дуудаад харь үндэсний захирагчид ард түмнээ ноёлж хүчирхэг хүмүүс нь тэднийг дарангуулдгийг та нар мэднэ. Харин та нарын дунд ийм явдал бүү байг. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ тэр хүн та нарын үйлчлэгч байг. Хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ тэр нь та нарын зарц байг. Үүнчлэн хүмүүнхүү үйлчлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд мөн олонний өмнөөс амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв. За энд Есүсийн хоёр шавь ээжтэйгээ ирээд Есүсээс та бид хоёрыг нэгийг нь баруун талдаа нөгөөг нь зүүн талдаа суулгаад бид хоёрт нэг тийм эрх мэдэл, хүндлэлийн удирдагчийн байр суурийг өгөөч гэж асуусан. Харин тэгтэн Есүс юу гэж хариулсан бэ гэвэл уучлаарай тэр асуудал бол миний шийдэх зүйл биш ээ. Харин ч бүр эсэргээрээ тэр хоёрын удирдагчийн удирдлагын тухай ойлголтыг нь тэр чигээр нь хөмөрсөн. Магадгүй Иохан Яаков хоёрын ойлголт болохоор удирдагч хүн гэхээрээ тэргүүнд байдаг, олонний өмнө хүндлэгддэг, нэр зартай, олон хүнийг араасаа дагуулсан тийм хүн байдаг. Тэгээд их хүндэт суудал суудаг гэдэг тийм ойлголттой байсан баг. Тийм учраас Есүсээс та бид хоёрыг нэгийг нь баруун талдаа, нэгийг нь зүүн талдаа суулгаарай гэж гуйж. Харин тэгвэл Есүс юу гэж хариулсан бэ гэвэл 25 дугаар эшлэлдээ харь үндэсний захирагчид ард түмнээ ноёлж хүчирхэг хүмүүс нь тэднийг дарангуулдгийг та нар мэднэ. Харин та нарын дунд ийм явдал бүү байг гэсэн. Яг үнтэй адилхан ишлэл Лукийн 22 дээр бас байгаа. 22-ийн 24 дээр ийм зүйл байна. Есүс тэдэнд улс үндэстний хаад ард түмнээ ноёлж эрх баригчид нь өөрсдийгөө эрхэм дээдэс хэмээн дуудулдаг. Харин та нар хэрхэвч тийм байж болохгүй гэж. За энэ дээр хэлж байгаа нь Есүс энэ дэлхийн удирдагчид бол бусдыг дарангуулдаг, бусдаар хүндлүүлэхийг хүчээдэг, эрхэм дээдэс гэж янз бүрийн нэр цолоор дуудуулах дуртай, ард түмнийг ноёлж идэг тийм хүмүүс байдаг. Харин тэгвэл та нарын дунд ийм явдал бүү бай гэж Есүс дагалдагч нартай хэлж байна. Юу хэлж байна гэхээр удирдагч гээд бусдыг дарангуулдаг, бусдыг ноёлдог, эсвэл бусдаар хүчээр өөрсдийгөө хүндлүүлдэг, өөрсдөөс бусдаас нэр цол авах, одоо нэр цолоор дуудуулах дуртай байдлыг Есүс огтхонч дэмжээгүй. Өнөөдөр харамсалтай нь яг дэлхийн удирдлагын загвар, дэлхийн удирдагч нарын загвар Христийн чуулган дотор маш илбэг байдаг. Яг Есүсийн хэлсний энэний эсрэг зүйл. Бусдаар хүндлүүлэх, нэр цол авах, дээрэс нь бас бусдыг ноёлох, дарангуйлах, эрх мэдлээ ашиглах, эрх мэдлээ буруугаар ашиглах явдал дэндүү илбэг байдаг. Тийм учраас бид нар
чуулганы доторх удирдлага гэхээр бид нар өөрсдөө яг энэ дэлхийн удирдлагатай бараг ялгаж харж чаддаггүй. Чуулганыг удирдах арга барил нь одоо энэ дэлхийн ялангуяа бүр компани бизнес мөнгөний төлөө явж байгаа тийм бүтэц компани удирдлагын загварыг оруулж ирэхийг хичээж идэг. Харин тэгтэл Есүсийн хэлсэн, Есүсийн заасан зүйлс юу вэ? Эсэргээр. Өнөөдөр өөрсдөө өөрсдийгөө пастор, ахлагч, удирдагч гэж дуудуулах дуртай, дуудуулахыг шаарддаг. Эсвэл нөгөө талдаа тэгж шаардахгүй бол уурладаг тийм хүмүүс харамсалтай байдаг. Ийм хандлагатай хүмүүс харамсалтай яг өөрийг нь дагж байгаа хүмүүсийг тойруулаад яг чуулган дотроо эсвэл тэр байгууллага дотроо хүнийг хэтэрхий хүндлэх тийм соёлыг бий болгоцсон байдаг. Та тийм байгууллага, тийм чуулган дотор орж үзсэн үү? Тийм удирдагчтай уулзахад бараг улсын ерөнхийлөгчтэй уулзж байгаагаас илүү хэмжээний хүн сурталтай, илүү харуул хамгаалалттай, илүү олон нарийн бичгтэй, илүү олон шат дараалалтай байдаг. Зарим улсын соёл нь тэр дотроо холилдоод ирэхээр бүр хэцүү болчдөг. Харин гэтэл Есүсийн олонний дунд үйлчилж исэн загвар, Есүс өөрийгөө хэрхэн олонний дунд авч ирснийг харьцуулах юм бол энэ хоёр эсрэг тесрэг байна. Тэгвэл өнөөдөр бид нар итгэлгүй нийгэм, компани, корпорациас суралцах зүйл байгаа юу гэдэг асуулт байна. Яагаад гэвэл итгэлгүй нийгмээс суралцах санааг зөндөө олон зүйлээс бидэнд хэлж өгч идэг. За удирдлагын ийм зүйлийг сур, тийм зүйлийг сур гэдэг. Мэдээж тэнд сурах зүйл байж болно. Гэхдээ бид нар ялгаж салгах чадвартай, ухаантай байх хэрэгтэй. Ялангуяа ашигын төлөө, мөнгөний төлөө явж байгаа компани, олон улсын компани, корпорациас сурах зүйл байна гэвэл тэр удирдлагын аргаас сурнаа гэвэл за Есүсийнхтэй үнэхээр таарч гэнэ үү, таарахгүй байна уу гэдгийг бид нар заавал харьцуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар шууд энэ нийгмийн удирдлагын загвар, энэ нийгмийн удирдлагын бүтцийг бид нар шууд чуулган дотор оруулж ирж болохгүй. Тэгвэл яагаад гэвэл бидний Христ итгэлийн удирдлагын зорилго бол мөнгө олох биш. Эсрэг зорилготой учраас энэ бол эрс хөндлөн байдаг. За тийм учраас бидний хамгийн түрүүний нэгдүгээр сурах зүйл юу вэ гэвэл Христ итгэлд суурилсан удирдлага бол энэ дэлхийнхээс тис өөр гэдгийг ойлгох. Яг л Иесус өөрөө энд хэлсэн. Удирдагчийн арга барил хөндлүүлэх тэр нэр цол байдал бол энэ дэлхийнхний зүйлээ. Харин та нар тийм зүйлийн араас битгий яв. Энэ зүйл та нарын донд бүү бай гэж хэлсэн. Тийм учраас бидний хамгийн түрүүнд ойлгох зүйл маань за Христ итгэлд удирдлагын загвар бүтэц бол энэ дэлхийнхээс өөр шүү. Зарчмаараа, суураараа өөр гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар энэ нийгмээс юу оруулж ирэх үү гэдэг зүйл дээрээ бид нар ялгаж салгах хэрэгтэй, шүүлтүртэй хандах хэрэгтэй гэсэн. Чааш нь. Хоёрдугаарт нь Христ итгэлд удирдлага бол эрх мэдэл байр суурийн төлөөх өрсөлдөөн биш, харин зарц мэд үйлчлэх явдал. Зөвхөн Маркийг гаргая. Маркийн 10 дугаар бүлэг. Маркийн 10-ын 35-аас 45. За энэ дээр сүрийн унсан хэсэг маань байгаа. Тэнд ингэж байгаа 43 дугаар эшлэл дээр. Харин та нарын дунд ийм явдал бүү байгээ. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын үйлчлэгч байх ёстой. Хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол байх ёстой. Учир нь хүмүүн хүүж үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд тэрчлэн олонний төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэжээ. За энд Христ итгэлт буюу Библийн дагуух удирдлага бол эрх мэдэл, байр суурийн төлөөх өрсөлдөө ерөөсөө биш. Нөгөө түрүүний Йохан Яаков хоёрын асуусан бит хоёр тийм хүндэд эрхэм байр суурийг өгөөч гэдэг зүйл огт биш гэж хэлсэн. Харин юу вэ гэвэл Христ итгэлт Библийн дагуух удирдлага бол үндсэндээ үйлчлэх. Есүс өөрөө энэ загварыг амьдралаараа төгс харуулсан.
Яаж бусдад үйлчлэх вэ? Өөрөө бурхан хэрнээ? Өөрөө бүгдийг захирагч хэрнээ? Яаж доош орж, яаж өөрийгөө даруусгаж, яаж өөрөө тэр бүр нийгмийн гадуурхагдсан өвчтөй, бүр гин нүгэлтэн гижээсэн, тэр муу мухай бузар гижээсэн хүмүүстэй харьцаж, тэднэртэй хамт ярилцаж, тэднийг сэргээн босгож, тэднийг өөдөн татж байсан бэ гэдэг маань үнэхээр Есүсийн яг тэр удирдагчийн загвар. Тэгэхээр бидний сурах хоёр зүйл юу вэ гэвэл үнэхээр Христ итгэл удирдлага гэдэг бол эрх мэдэл, байр суурийн төлөөх өрсөлдөөн огт биш. Харин зарц мэд үйлчлэх явдал. Бусдад үйлчлэх хүсэлгүй, үйлчлдэггүй хүн бол үндсэндээ удирдагч хүн биш гэсэн. За, магадгүй нийгэмд гараад нийгмийн итгэдэггүй байгууллага, итгэдэггүй бүтэц донд тэр хүн удирдагч байж болох юм. Харин Библийн дагуух Христ итгэлт удирдлага, эсвэл чуулганы удирдлага дотор удирдагчийг сонгоё гэвэл ямар хүнийг сонгох ёстой вэ гэж байна? Үйлчлэгч хүнийг. Бусдын төлөө үйлчилдэг, бусдын төлөө өөрийгөө зориулдаг, боол мэд, үйлчлэгч мэд явдаг тэр хүн бол хамгийн нэгдүгээр удирдагчийн шаардлагыг хангаж байна гэсэн үг. Хэрвээ үйлчлэх зүрх сэтгэл байхгүй бол хичнээн өөр авьяас чадвар, өөр авьяас бусдыг татдаг харизма, эсвэл бусдыг үнэхээр мэрэгэн ухаанаар удирддагч гэдэг юм уу, эсвэл янз бүрийн чадвартай байсан байлаа ч гэсэн хэрвээ үйлчлэх зүрх сэтгэл тэр хүн байхгүй бол удирдагч болох шаардлагыг Есүсийн хэлсний дагуу хангаагүй байна гэсэн. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд удирдагч хүн гэхээр олны өмнө гараад ярьдаг, ярьж чаддаг, эсвэл нэг тийм олныг дагуулдаг хүнийг бодох тухай биш, харин хамгийн нөгөө талдаа за хэн бусдын төлөө үйлчилдэг вэ? Хэн чимээгүйхнээ сайн дураараа, санаачлагаараа, зүрх сэтгэлээрээ үйлчилдэг вэ гэдэг л хүнийг бид нар бодох ёстой гэсэн. Тэр бол Есүсийн хэлж байгаа удирдагч хүн. Хэрвээ бид нар бусад чанаруудаар нь, бусад чадвараар нь удирдагч хүнийг сонгох юм бол харин үйлчлэх зүрх сэтгэл байхгүй бол бид нар маш том алдаа гаргана гэсэн үг. За тэгвэл бидний суралцах эхний зүйл юу байсан бэлээ? Христ итгэл удирдлага бол энэ дэлхийнхээс тис өөр. Тис өөр. Маш олон юм дээр тис өөр байгаа. Би бол зөвхөн товчхон ярьж байгаа учраас гэхдээ бид нар арга барил, зарчим, хандлага бүх юм тис өөр. Хоёрдугаарт нь Христ итгэл удирдлага бол эрх мэдэл, байр суурийн төлөөх өрсөлдөөн огтхомж биш. Харин зарц мэд үйлчлэх явдал. Есүс өөрөө үнийг маш тодорхой харуулсан. Гуравдугаарт нь цөмөрө Иохны 13-ыг уншъя. Иохан 13. Иохны 13-ын 1-ээс 17. За эндээс уншъя. Энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгасал баярын өмнө Есүс мэдээд дэлхийд байгаа өөрийн хүмүүсийг хайрлан тэднийг эцэг хүртэл хайрлав. Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Юдасын зүрхэнд диавол хэдийн өгчээ. Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцсан явж байгаагаа Есүс мэдээд зоогийн ширээнээс босож гадуур хувцсаа тайлан алчуур авч бүслэв. Тэгээд савнд ус хийж шав нарийнхаа хөлийг угаагаад бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. Есүс Шимон Петр дээр ирэхэд Петр түүнд "Эзэн минь, та миний хөлийг угаах гэж юу гэв?" Есүс хариуд нь "Чи миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно" гэлээ. Петр түүнд "Та миний хөлийг хизээж угаахгүй шүү" гэсэнд Есүс "Хэрэв би чамааг угаахгүй бол чамд надтай гих хувь үгүй" гэлээ. Тэгтэл Симон Петр түүнд "Эзэн минь, зөвхөн хөлийг минь ч биш, бас гар толгойг минь угаагаач" гэж хэлв. Есүс "Усанд орсон хүн хөлөөсөө бусдыг угаах хэрэггүй. Тэгэж бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү" гэлээ. Тэгээд Есүс өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул та нар бүгдээрээ цэвэр биш шүү гэж айлджээ. Тэгээд тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцас авч дахин тухлан суугаад тэднэрт "Та нарт би юу хийснийг мэдэж байна уу? Та нар намайг багш, эзэн гэж дууддаг.
Тэр нь би мөн тул та нарын зөвөө. Тэгвэл би эзэн бөгөөд багш атлаа. Та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт юу хийснийг та нар ч бас хийгээсэй хэмээн би жишээ үзүүлсэн юм аа гэж. За энд Есүс шавь нарынхаа хөлийг угаасан. За хүний хөлийг угаана гэдэг ялангуяа айлд орж ирсэн зочны хөлийг угаана гэдэг бол гэрийн эзний хийдэг ажил биш байсан. Харин тэр гэрийн эзний зарц, тэр гэрийн боолынх нь хийдэг нэг өсөндөө хамгийн дор статустай, хамгийн зарц, хамгийн дорд хийгдэж байгаа хүний хийдэг ажил байсан. Яг тэр Израиль ерөнхийдөө ихэнх жилийнхээ удирдлагаа хуурай, шороотой хүмүүс хөл нүцгэн явна, эсвэл шаахан өмсдөг. Хөл нь хамгийн түрүүний шороо болдог гэсэн. Тэгээд тэр айл орж ирэхэд нь хүмүүсийн хөлийг нь угааж өгдөг. Энэ бол боол зарцын ажил байсан. Тэгвэл Есүс энд дагалдагч нарынхаа хөлийг өөрөө угаасан. Та амьдралдаа хэн нэгэн хүний хөлийг угааж үзсэн үү? За хүүхэд биш, гэр бүлийн хүмүүс биш, өөр хүний. Тантай мах цусан төрлийн хамаатай биш, өөр нэгэн хүний хөлийг эсвэл бохир зүйлийг нь сайн дураараа сэтгэлээсээ угааж үзсэн үү? Мөнгөний төлөө биш. За мөнгөний төлөө бид нар янз бүрийн ажил хийж болно те. Хүн асрах ажил, настай хүмүүсийг асрах. Тэгээ янз бүрийн ажил байдаг. Гэхдээ энэ бол бид нар мөнгөний төлөө хийдэг. Харин Есүс энд мөнгөний төлөө биш, сайн дураараа та нар нэг нэгэндээ үүнийг хийгээрэй гэж би жишээ үзүүлж шүү гэж Есүс бүр маш тодорхойгоор ярьж байгаа. Би та нарт яаж хийсэн бэ? Юу хийсэн бэ? Үүнийг та нар бие биендээ хийгээрэй гэж та нар хараасаа, ойлгоосоо, ухаараасаа гэсэндээ би жишээ үзүүллээ шүү гэж Есүс энд ерөөсөө бидэрт маш тодорхой хэлсэн байна. Есүс хэрвээ өөрөө эзэн мөртлөө, багш мөртлөө нэг ёсондоо өнөөдрийнхоор бол хамгийн хүндэт эрхэм дээд цолтой багш эрдэмтэн мөртлөө хамгийн дорд боол зарцын хийдэг зүйлийг хийсэн байна. Тэгвэл удирдагч хүн хамгийн дорд ажлыг ч гэсэн хийхэд бэлэн байх ёстой гэсэн. Та жоргон угаахтай бэлэн байдаг уу? Хог шүүрдээ шал угаахад бэлэн үү? Өвчтөн хүнийг асраад хамгийн хэцүү хүмүүстэй ажиллахад бэлэн үү? Гэхдээ энийг мөнгөний төлөө биш, зөвхөн эзэн хэлсэн учраас бас эзний хайрыг харуулахын төлөө хийхэд бэлэн байх хэрэгтэй гэсэн. Тэгвэл 3 дугаарт нь бид нар Христ итгэл удирдлага биднээс даруй занг шаарддаг. Даруй занг. Онгороо, сагсам, бардам нэгэн бол удирдагч хүн бишээ гэсэн. Харин даруй бүр өөрийгөө боолын хэмжээнд авчиж чаддаг, хамгийн дорд хэний ч хийхийг хүсэхгүй байгаа ажлыг хийхэд бэлэн байгаа хүн бол удирдагч байх нэг чадварыг хангаж байна гэсэн. Би өмнөх 3 зүйлээ дахиад сануулъя. Христ итгэл удирдлага бол энэ дэлхийнхээс тэсвэр. 2 дугаарх нь Христ итгэл удирдлага бол эрх мэдэл байр суурийн төлөө өрсөлдөөн огт биш, харин зарц мэд үйлчлэх явдал. 3 дугаарх нь Христ итгэл удирдлага биднээс даруй занг шаарддаг. Цааш нь Лук 16-г харъя. Лукийн 16. Лук 16-гийн 10-аас 13. Өчүүхэн бага юмд итгэмжтэй байдаг хүн их юмд ч итгэмжтэй байдаг. Өчүүхэн бага юмд шудраг бус байдаг хүн их юмд ч шудраг бус байдаг. Хэрв та нар дэлхийн баялагт итгэмжгүй хандаж байгаа бол хэн та нарт жинхэнэ баялагийг хариуцуулах юм бэ? Хэрв та нар бусдын юмд итгэмжгүй хандсан бол өөрсдийн гих юмыг чинь хэн та нарт өгөх юм бэ? Ямар ч зарц хоёр эзэн зэрэг үйлчилж чадахгүй.
Тэрээр нэгийг нь зэвүүцэж нөгөөг нь хайрлна. Эсвэл нэгийнхэн төлөө хүчин зүтгэж нөгөөг нь үл оршин. Та нар бурханд болон эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй. За энд удирдагчийн бас нэгэн чанарын тухай Есүс хэлж байгаа. Тэр юу гэвэл Христ итгэлд удирдагч хүн хариуцлагатай байхыг хэлж байна. Хариуцлагатай чанар маш олон зүйлээс харагдаж болно. Жишээлбэл мөнгө санхүүд хандж байгаа, харьцаж байгаа, буцаагаад тайлгнаж байгаа байдал, цагаа баримталдаг байдал, хэлсэн үгэндээ хүрдэг байдал, хариуцж авсан үүрэг даалгавраа цаг тухайд нь гомдлохгүйгээр ямар ч золиос зориулал шаардаж байсан хийж чаддаг байх зэргээс тэр хүний хариуцлагатай үгийг харж болно. 1-р Тимотийн 3:3 дээр удирдагч хүн тавигдах бас нэгэн шаардлага дотор мөнгөнд шуналгүй гэж байдаг. Өнөөдөр харамсалтай телевизээр одоо бүр фейсбүүкээр өөрөөсөө янз бүрийн нэр өгсөн, өөрсдийгөө апостол, элч, иш үзүүлэгч гэж нэр өгсөн ямар нэгэн хин нэгэн тайлагнах бүтэц тогтолцоо байхгүй, хин нэгний удирдлага дор биш, буцаагаад мөнгө санхугаа тайлагнадаггүй тийм зүгээр л өөрөөсдийгөө удирдсан тиймэрхүү хүмүүс өнөөдөр Есүсийн нэрээр янз бүрийн номлол хийдэг болсон. Бас өөрөөсдийгөө цололдог болсон. Тэгээд дээрэс нь өөрөөсдөө хүмүүсээс миний үйлчлэлийг дэмжээрэй гэж мөнгө асуудаг болсон. За би энэ зөвхөн гадаад хүмүүсийг яриаггүй. Одоо Монгол хүмүүс бас тийм болсон. Тийм учраас та бүхнийг иймэрхүү хүмүүсээс ямар жишээг харж байгаагаа та эргэцүүлэн бодоорой. Есүсийн энд хэлж байгаа даруй байх, үйлчлэгч байх, хариуцлагатай чанар энд харагдаж байна уу? Юу харагдаж байна гэдгийг эргэцүүлэн бодоорой. Тэгвэл бидний дөрөв дэх сурах зүйл юу гэсэн бэ гэвэл удирдагч хүн даруй бас хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн. Хариуцлагагүй хүн бол Есүсийн хэлж байгаа тэр бага юмд итгэмжтэй байж чадахгүй л байгаа бол том үүрэг хариуцлага өгөх хэрэггүй гэж байдаг. Тэгээ бас удирдагчийн бас нэг зүйл итгээд удаагүй байгаа хүнийг удирдагчаар бүү тавиа гэж бас байдаг. Тэр юу вэ гэвэл хариуцлага дээр бас итгэмжтэй чанар дээр тэр хүн өсөх хэрэгтэй бол өсөх ёстой гэсэн үг. Бид нар хариуцлагатай байдлыг бас харах хэрэгтэй. За дараагийнх нь сайн удирдагч хүн амиа зориулдаг гэдгийг Есүс өөрийнхөө амьдралаар харуулсан. За хончин гэдэг зураглал Израильчүүдийн хувьд бол маш танил зүйл. Яагаад бид нар хонь хөдөө аж ахуйтай, мал аж ахуйтай. Дээрэс нь хончин гэдэг зураглалаар хуучин гэрээний үед Израилийн удирдагчийг, хаадыг, иш үзүүлэгчдийг, тийм удирдагч хүмүүсийг дүрсэлдэг байсан. Хэрвээ та манай Смол орчуулгын тайлбаруудаас уншиж авах юм бол хончин болвол удирдагчийн зүйлэл гэж нэлээд олон тайлбартай та таарлана. Тэгвэл Есүс хончны тухай бүр өөрийгөө би бол сайн хончин гэж хэлэхдээ тэр сонсч ирсэн хүмүүсийн толгоонд ямар зураглал орж ирсэн гэж бодож байна. Би бол сайн удирдагч гэж хэлж байгаатай адилхан гэсэн. Тэгээ бүгдээрээ Иохны 10-ыг харъя. Иохны 10. Иохны 10-ын 1-ээс 18. Үнээр би танарт хэлье. Хоньны хашаанд үүдээр нь оролгүй, өөр газараа давж ордог хүн бол улгайч дэрэмчин мөн. Харин үүдээр ордог хүн нь хоньдын хончин мөн. Сахиул түүнд үүдийг нээх бөгөөд хоньд нь түүний дууг сонсно. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж тэднийг дагуулж гаргана. Тэрээр өөрийнхнийгөө бүгдийг гаргаж түрүүнд нь явах бөгөөд хоньд дууг нь танигдвал түүнийг дагнаа. Тэд гадны хүнийг юр дагахгүй, дууг нь танихгүй учраас түүнээс зугтна гэж айлдав. Есүс ийм зөвлөлөөр тэдэнд ярихад түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосон. Тэгээд Есүс дахин тэдэнд үннээр би танарт хэлье. Хоньны үүд нь би байгаа юм аа. Надаас урьд иргэсэд бүгд хулгайч дээрэмчд. Хоньд тэднийг сонсоогүй, үүд нь би байгаа юм. Надаар орсон нь аврагдана. Орж гарч бэлчээр олно. Хулгайч зөвхөн хулгайлан алж сүдэхээр ирдэг. Харин би тэднийг амьтаа
бялхсан амьтаа байлгахын тулд ирсэн билээ. Сайн хончин нь би байгаа юм аа. Сайн хончин хондийнхоо төлөө амиа өгнө. Хөлсний хүн бол хончин биш. Хондиж түүнийг түүних биш учраас чон эрхийг хараад тэрээр хондийг орхин зүхтаадаг. Чон хондийг цөлцөлмөж тараадаг. Тэр хөлсний хүн бөгөөд хондид санаа тавьдаггүй тул зүхтдаг. Харин сайн хончин нь би байгаа юм. Би өөрийнхнийгээ мэдэх бөгөөд өөрийнх нь намайг мэднэ. Энэ нь би эцгээ мэддэг, эцэг минь намайг мэддэгтэй адил бөгөөд би хондийн төлөө амиа өгнө. Энэ хашаанд хондоос өөр хонд надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсно. Тэгээд тэд нэг хончонтой нэг сүрэг болно. Би амиа буцааж авахын тулд амиа өгнө. Тиймээс эцэг намайг хайрладаг. Хинч амийг минь надаас авахгүй. Харин би өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл надад би буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг би эцгээсээ хүлээн авсан юм. За энд Есүс юу хэлж байгааг бол би бол тэр та нарын хүлээж исэн хуучин гэрээнд дахин зөгнөгдсөн ялангуяа Ихэсгэл номон дээр сайн удирдагч, сайн хончны зураглал маш их байдаг. Яг л Израилийн удирдагч нар нь сайн хончид байх ёстой байтал хондоо цөлмөөд өөрсдийгөө таргалуулад хондийгоо тураагаад тэднийгээ шамшигдуулж дарамтладаг байсан. Харин тэгвэл би сайн хончныг илгээх болно гэж Бурхан хэлсний дагуу Есүсийн өөрийгөө би тэр сайн хончин чинь байгаамаа гэж хэлсэн. Тэгж хэлэхдээ цааш нь би хондийнхоо төлөө амиа өгнө гэж энд хэд удаа хэлж байгаа. Би бол сайн хончин, би хондийн төлөө амиа өгнө. Тэгвэл Есүс би түрүүн номлынхаа эхэндээ хэлсэнтэй үгээсээ илүүгээр амьдралынхаа хэв загвараар амьдралаа юунд зориулсан бэ? Юунд хинтээ цагаа өнгөрүүлж ирсэн бэ гэдгээрээ удирдагч гэж ямар хүн байх ёстой байдгийг Есүсийн хүсэж байгаа удирдлагын хэлбэр загвар ямар байх ёстой юм бэ гэдгийг Есүс амьдралаараа л харуулсан. Тийм учраас бид нар удирдлагын тухай сурья гэвэл Есүсийн амьдралыг харах хэрэгтэй. Есүсийн хаана явж байгааг, юу ярьж байгааг, яаж ярьж байгааг амьдралаас нь бодит жишээнээс бид нар харах хэрэгтэй. Тэгвэл Есүс эцэстээ хондийнхоо төлөө амиа өгсөн. Та биднийг амьтаа болгохын тулд энэ хэлснээр бүр бялхсан амьтаа болгохын тулд сайн удирдагчийн жишээгээр хондийнхоо төлөө амиа өгсөн. Тэгэд Есүс 3 жилийн туршид дагалдагч нараа бэлтгэсэн, тэднэртэй хамт цагаа өнгөрүүлж исэн, тэднэртэй хамт байрлж исэн, хамт аялж исэн, тэднийг дагуулж исэн, сургасан. Тэднэр дотор мэдээж асуудалтай хүмүүс зөндөө байсан, буруу ойлголттой хүмүүс байсан. Гэхдээ Есүсийн 3 жилийн сургалтын дараагаар тэд нар нэлээд хэлбэрчсэн. Тэгээ Есүсийг явсны дараагаар ч гэсэн тэд нар цааш өссөөр байсан. Тэгээ эцэстээ тэр 12 дагалдагч болон бусад дагалдагч нараа дамжуулан Христ итгэл гэдэг хөдөлгөөн үүссэн, Христ итгэлийн чуулганууд таригдсан. Өнөөдөр хүртэл энэ зүйл явсаар байна. Тэгвэл өнөөдөр Есүсийн тэр бэлтгэсэн өөрийнхөө амьдралаараа жишээ болгон харуулсан дагалдагч нар бүгд бас Есүс шиг яг тэр сайн удирдагч шигээ эзнийхээ төлөө амиа зориулсан байдаг. Тэгээ би энд Есүсийн 12 дагалдагч амьдралаа хэрхэн дуусгасан бэ гэдэг зүйлийг би хэлж өгмөр байна. Тэгэд энэ бол зарим зүйл нь яг нөгөө ихэнх зүйл нь яг Библиэлд байхгүй учраас гэхдээ чуулганы түүхэнд бичигдсэн маш олон янз бүрийн их сурвалжууд дээр байдаг зүйлсүүд тэднийг нийлүүлээд хэрвээ харах юм бол Есүсийн 12 дагалдагчдын ихэнх нь амьдралаа эзний төлөө яг Есүс шиг хондийнхоо төлөө өгсөн байдаг. За хамгийн түрүүнд Есүсийн энэ та намайг баруун талдаа нөгөө дүүгээ маань зүүн талдаа суулгаач гэж хэлсэн Яаков Үлс 12-ын 2 дээр Херод Агрип хааны гараар амиа алдсан байдаг. Паул Петр 2 манай эртний 66 оны хавцаа эзэн хаан Нерогийн үед амиа алдсан. Паулын толгойг нь тасалсан, харин Петр өөрийн хүсэлтэд толгой уруу харуулж цовдлуулсан байдаг. Андрэ буюу Петрийн дүү одоогийн Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт очиж сайн мэдээ тараасан, мөн өнөөгийн Турк, Грект үйлчилж исэн бөгөөд тэндээ цовдлуулсан. Томас Сирийн хойд нутаг энтгэхт сайн мэдээ тараасан, тэндээ амиа алдсан. Цэргүүд түүнийг сэлмээр хатгаж алсан гэдэг яриа байдаг. Филипп хойд Африкт бага Азид үйлчилсэн, Ромын захирагчийн эхнэрийг итгэж болгосон учраас түүнийг тэр захирагч барьж аваад түүнийг зэрлэгээр хороосон түүхтэй. Матай
Перс Этиопт үйлчилсэн өөрийн жамаар нас барсан эсвэл Этиопт бас амнасаа алдсан. Бартоломай Энэтхэг Армен, Этиоп, өмнөд Арабт үйлчилж исэн сайн мэдээний төлөө амиа өгсөн. Яаков энэ бол Алфайн хүү Яаков адилхан нэртэй Сирийн газар нутагт үйлчилж исэн чулуудуулж алуулсан. Шимон Перст үйлчилж исэн нарны бурхныг шүтгэхээс эсэргүүцсэн учраас алуулсан. Матия буюу Юдасын оронд элчээр сонгогдсон элч Андрегийн хамт Сирд үйлчилж исэн галд шатаагдж үгсэн. Йохан өндөр насны жамаар өөд болсон цорын ганц элч. Эфес хотод нас барсан гэдэг түүхтэй. Тэгвэл эндээс харах юм бол Есүсийн амьдралаараа үлгэрлэж харуулсан дагалдагч нар Есүсээс сурч чадсан байна. Тийм учраас бид нар амьдралаа яг эзэн шигээ хондын төлөө буюу сайн мэдээний ярьсны төлөө, бусдын үйлчлэлийн төлөө зарцуулж, зориулж, өнгөрүүлж чадсан байна. Тэгвэл өнөөдөр бид нар эндээс харах юм бол Есүс өөрөө удирдагчийн тухай юу заасан бэ гэдгийг эргээгээд зүйлийг хэлнэ. Дүгнэх юм бол 5 зүйл байгаа. Христ итгэл суурилсан удирдлага энэ дэлхийнхээс тис өөр. Христ итгэл удирдлага бол эрх мэдэл байр суурийн төлөө өрсөлдөөн биш. Харин зарц мэд үйлчлэх явдал юм аа. 3 дугаарт нь Христ итгэл удирдлага даруй занг шаарддаг. Сайн удирдагч хүн хариуцлагатай байх ёстой. Бас сайн удирдагч амиа зориулдаг. Яг Есүс шиг, түүний дагалдагч нар шиг өнөөдөр ч гэсэн маш олон хүмүүс Есүсийн төлөө амиа зориулсаар, амь амьдралаа зориулсаар байгаа. Тэгээ мэдээж амиа зориулна гэдэг нь заавал би Есүсийн төлөө өгнө гэдэг утгаараа биш. Би өнөөдөр амьдралаа, цагаа, мөнгөө, хүч чадлаа, авьяасаа байгаа боломжоо юуны төлөө зарцуулж байна гэдэг маань би амьдралаа юуны төлөө өргөж байна гэдэг маань гэсэн үг. Хэрвээ бид нар Есүсийн төлөө, эзний дуудлагын төлөө, эзний ажил үйлчлэлийн төлөө өөрсдийгөө даруй болгож зарц шиг үйлчилж байвал бид нар удирдлагад суралцж байна гэсэн үг. Тэгвэл Есүсийн олон үгээр хэлээгүй гэхдээ амьдралаараа харуулсан жишээг бид нар харах юм бол ингэж дүгнж болж байна. За тэгээд үнэхээр удирдлагын тухай суралцъя гэвэл бид нар Есүсийн амьдралыг харах хэрэгтэй. Хинтээ үйлчилж ирсэн, хинтээ ярьж ирсэн, яаж ярьж ирсэн, хаан цагаа өнгөрүүлж ирсэн. Есүс харин хоёр нүур гаргадаг хүмүүстэй үнэхээр хатуу харьцдаг байсан. Фарисеучудтай, дүр эсгэгчд, цагаанаар будсан буш гэж маш аимшигтай хатуу үгээр Есүс хоёр нүртэй хүмүүсийг хэлдэг байсан. Гэхдээ Есүс гим нүгэлтэд гэлжсэн, нийгмээс гадуурхагдсан, хаягдсан, гээгдсэн тийм хүмүүстэй нэгүслээ хайраар ханддаг байсан. Тэднийг уучлж исэн, эдгэж исэн, босгож исэн. Тэгвэл бүгдээр яг Есүсийн жишээ бодцгоё. Есүсийн жишээг амьдралдаа үнэхээр загвараа болгоё. Тийм учраас хэрвээ би Есүсийн төлөө эзний үйлчлэлд удирдагч болёо гэж бодож байгаа бол биднэрт үйлчлэх зөрсгөл байх хэрэгтэй гэсэн, даруй зам байх хэрэгтэй, бид нар хариуцлагатай байх хэрэгтэй. Бас түүнийхээ төлөө бид нар өөрсдөө зориулдаг байх хэрэгтэй гэсэн. За хамтдаа залбирая. Халелуя. Эзэн бурхан минь ээ, танд баярлалаа. Есүс та сайн удирдагчийн жишээг бидний амьдралд та бодит амьдралаараа үнэхээр гайхамшигтайгаар харуулсан баярлалаа. Та үгээ бидэнд бас үлдээсэн баярлалаа. Есүс эзэн минь, тэгээ та бидний зүрстгэлийг зарц шиг үйлчилдэг, боо шиг үйлчилдэг байхад та бидэнд туслаач. Бидний оюун бодлыг, удирдагчийн тухай бодлыг та оргонгоор нь эргүүлж, та яг Библийн дагуу болгож өөрчлөж, бидний буруу ойлголтыг та засч өгөөч. Харин та бидний даруй, дүлгэн, хайраар дүүрэн бас таны зарцнаар шиг үнэхээр хариуцлагатай, бас тэгээ таны төлөө бас амиа зориулдаг, амьдралаа, цагаа, авьяасаа байгаа бүхнээ зориулдаг байхад та бидэнд туслаарай гэж таны нэрхэн нэрээр би гуйж байна. Амен.